бэлтгэл бүлэг, сургалтын чиглэл дүрслэх урлаг, бяцхан ном хийцгээе. Хэрэглэгт хүн бидэнд ердөө хааж, өнгийн бодог, эсвэл эсгий бол мөн бичгийн юм уу, эсвэл өнгийн цаас нэгшэрхэг. Хэрвээ байхгүй бол зургийн дэвтрийн нэг хуудас байхад л хангалттай шүү. Багшийнхаа дагаад хамтдаа хийгээрэй. Эцэг эхчүүдээ та хүүхдтэй дэмжлэг үзүүлэн хамт байгаарай. Цаасаа босоо чиглэлд барин голоор нь тэнцүү нугалж, нуглаас гаргаад хоёр талын үзүүрийг голын нуглаасанд тэнцвүүлж дахин нугална. Ингээд цаасаа тэнэлэхэд босоо чиглэлд 4 тэнцүү хуваагдсан 3 нуглаас үүссэн байна. Нуглахдаа ирмэг болон талуудыг маш сайн тэнцвүүлж байгаад хурууны өндгөөр илж нуглаарай. Дараа нь цаасыг хөндлөн чихт нуглаас гарган өмнөхийн адилаар нугалнаа. Ингээд цаасаа дэлгэж тэнэлэхэд цаасан дээр босоо болон хэвтэй чиглэлд 3 нуглаас үүссэн байна. Үүссэн нуглаасыг дагуулan зааврын дагуу хаачлаарай. Үүний дараа хоёр үзүүрээс нь эхлэн нуглаас бүрээр нааш цааш нугалж бяцхан ном маань бэлэн болох нэ. Бэлэн болсон номныхоо хавтас буюу нүрийг өөрийн хүсснээрээ зурж чимэглээрэй. Хүүхдүүдээ та нар багштайгаа хамт бяцхан номоо хийсэн биз дээ. Багш нь ч бас бяцхан номоо хийчихлээ. Одоо харин энэ номон дээрээ юу хийх вэ? Та нар юу гэж бодож байна? Зүйтэй. Өөрт болон гэр бүлдээ тохиолдсон хөгжилтэй зүйлээ зурж тэмдэглээрэй. Хүүхдүүдээ телег хичээлээ үзээд дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжин гэр бүлээрээ гэрээсээ битгий гараарай. Хамтдаа байсан хүүхдүүдтэй болон эцэг эхчүүдтэй баярлалаа.